За орой мэндийг хүргэе. За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За Филиппин улсаас шууд дамжуулж байгаа 2 дахь удаагийн лайв маань ихтэй бэлэн болсон байна. Магадгүй яг одоо англи хэлийг сурах сонирхолтой хэм бүхэн маань за миний лайв гэж магадтай байна. Маа сайтын Facebook пэйж хуудасаараа та бүхэндээ за Филиппин улсаас хүргэж байгаа 2 дахь лайваа за хүргэж байна. За өнөөдрийнхөө лайвын хувьд бол миний зүгээс дэвтэр цаастай лайв хийж байгаа. Учир нь яагаад гэвэл өнөөдөр би та бүхний комментээр явуулж байгаа бүх асуултуудыг бичиж аваад магадгүй яг одоо шууд хариулах боломжгүй та бүхний хүссэн асуултуудыг бичиж аваад маргааш бас бичлэгийн дөрөн дээр очиж асуудлаад та бүхэн рүү эргээд Skype-аараа холбогдоод мэддэг болно. За тэгэхээр хамгийн гол нь лайвын маань онцлог бол та бүхэн маань Facebook лайваа үзэх ингээд Филиппинд төлөөлөгчийнхаа за холбоор хаягийг маш сайн тэмдэглээд аваарай. Энэ дээр бол та бүхэн миний эйжент @phtc.com хаягаар холбогдсноо би та бүхэн хэрэгтэй мэдээллийг тань цаг алдалгүй хамгийн хурдаар хүргэж өгөх боломжтой юм аа. За тэгээд нэгэнт ирэхээр сонирхож байгаа бол та бүхэн англи хэлнийхаа мэдлэгийг сайжруулангаа за ямар оронд бол суралцгаа сонирхож байна. Тэгээд Филиппин сонирхож байгаа бол Филиппиний тухайн улсын Себу хотын талаарх мэдээллүүдээ надтай холбогдоод асуух боломжтой. За өнөөдрийнхөө лайвыг та бүхэндээ нөгөө сургуулиуд бидан суралцах төвийнхаа нийтийн танхимаас бас бусад оюутнуудын мэдээллийг харуулад бусад орны оюутнуудыг хичээлээ яаж хийдгийг харуулъя гэж бодсон. Гэлээж өнөөдөр маань за бидан суралцах төв маань за нийтийн хилцүүлэг болж байгаа. Тэгэхээр тиймээс миний зүгээс бас лайва цагтаа эхлүүлэхийн тулд ганцаарчсан хичээлийнхаа танхим руу орж ирээд лайв эхлүүлж байна. За тэгээд та бүхэн бас магадгүй хэрэгтэй гэж үзвэл Себуд суралцах мэдээлэлээс гадна бас ойр зургийн хэрэгтэй мэдээлэл асуугаарай гэж зөвлөмөр байна. Магадгүй мөнгөний ханш, таксины үн, дэлгүүр за хэрэгтэй супермаркет зэрэг хэрэгтэй мэдээллүүдээ шууд лайваараа асууж болно. За бас надтай холбогдоод миний Facebook аккаунт болон Instagram руу холбогдоод надаас бас тусгаарлан мэдээлэл асууж болно шүү. Заавалчгүй лайваар пэйжээр мэдээлэл гэхээсээ илүү бас надын миний өөрийн хаяг руу холбогдоод мэдээлэл асууж болно. За өнөөдрийн танхимд маань нийтийн хилцүүлэг болж байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээ энэ танхимдаа лайв тохиромжтой болов гэсэн үгнээс ороод ирсэн байгаа. За өнөөдөр бас хамт цогдог хоёр телефон маань миний лайв дээр хамт байлцахыг хүссэн. Гэлээж тухайн маань бас удахгүй их орон руугаа буцаж байгаа учраас өнөөдрийн маань лайв дээр бол хараахан ирж чадсангүй. Магадгүй маргааш баасан гарагийн лайв дээр орж ирэх болно. Япон охин өрөөнд маань байдаг охин байгаа. За тэр охин маань Япон оюутан маань 3-7 хоногор суралцахаар энд ирсэн байгаа. Одоо тэгээд төгсөө шалгалтаа өгөөд өнөөдөр шалгалтаа өгсөн. Өнөөдөр шалгалтаа өгөөд за 5 дахь удаа төгсөлтийн арга хэмжээгээ хийгээд за миний лайв дээр бас надтай хамт байж магадгүй. Яг бол 5 дахь өдөр бол бид хоёрын хамт байх нь сүүлийн өдөр. Тэгэхээр бид хоёр бас хэл цаг хугацаагаар хамтдаа байхыг хүсэж байгаа. Тэгээд Япон охин маань гэсэн лайв дээр ч хамт байхыг хүсэж байна. Би орохыг хүсэж байна гэсэн. Тэгээд дараагийн лайв 5 удаа бас та бүхэндээ 5 удаагийн лайвыг 40-тойгоор эхлүүлэх болно. Тэгээд Себугийнхаа талаарх мэдээллүүдээ асууж болно. Миний Skype хаягаар бол маш олон хүмүүс над руу бичиж байгаа. За Монголоос хүмүүс нэлээд холбогдох болов уу гэж бодсон чинь Skype хаягаар маань Японд суралцж байгаа гэсэн оюутнууд маш их холбогдож байгаа. За одоо Японд суралцж байна. Одоо хичээл маань 7 сард дууснаа, 6 сарын сүүлээр дууснаа. 8 сар 9 сараас
суралцах хүсэлтэй байна гэсэн нэлээ хоёр оюутан бол холбогдож байлаа. Японоос бас лайвыг маань үзсэн байгаад миний зүгээс бол маш баярлаж байна. Японд суралцж байгаа хоёр оюутан маань миний Skype хаяг руу холбогдоод тэгээд надаас мэдээлэл авсан. Магадгүй та бүхэн маань хэрэгтэй мэдээлэлээ Skype руугаа холбогдоод авч явна. Facebook-ээр биш. Skype-аар холбогдоод авах бас чөлөөтэй байгаа шүү гэж хэлмээр. За яг одоо Улаанбаатарт 19 цаг 40 минут болж байгаа. Магадгүй та бүхэн маань таны ажил дууссан бол магадгүй сонирхолтой байгаа бол лайв руугаа ороод хэрэгтэй мэдээлэл харах боломжтой шүү гэж хэлмээр байна. За би хүмүүсийг явуулж ирэх хооронд өөрийнхөө суралцж байгаа сургуулийг танилцуулж. Нийслэл скул сургууль маань Сибугтдоо за чансаагаараа бол нэлээд дээгүүрт ордог. За чансаа өндөртэй эхний 15 сургууль дотроо болсон. Сибугийн сургуулиудын нэг давуу талууд нь за оюутан бүхтэй зориулаад дотор байраар бүрэн хангадаг. Дээрээс нь зарим сургуулиуд маань 2 салбартай байдаг бол зарим нь нэг салбартай. За тэгээд төвийн салбар, далайн эргийн салбар гэдэг янз бүрийн салбарын сургуулиуд бас байгаа. Skype-аар маань холбогдож байгаа хүмүүс гэр бүлийн хөтөлбөрийг бас нэлээд сонирхож байлаа. Гэр бүлийн хөтөлбөр, хүүхдийн хөтөлбөр гэдэг. Магадгүй та бүхэн маань гэр бүлийн хөтөлбөр, хүүхдийн хөтөлбөр сонирхож байгаа бол манай Mass Academic MN гэсэн манай веб хуудас руу ороорой. Mass Academic MN веб хуудсан дээр манай бид нартай хамтран ажиллаж байгаа Филиппин улсын сургуулиуд бүгд байрлсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэрэгтэй мэдээлэл бас Academy маань APS-ны веб хуудасаар үзэх боломжтой. За нийт сургууль маань болохоор би нэрээ нэг зүйлийг та бүхэнд хэлчихсэн. Маргааш би бас нийт сургууль дээрээс лайв хийн. За маргаашийн лайв маань ямар лайв байх вэ гэж сонирхож байж магадгүй. Маргаашийн лайв маань нийт сургууль маань 2 салбар сургууль байдаг. Нэг нь төвийн салбар. Төвийн салбарын Сибугтын IT парк дээр байрладаг. Төвийн салбарт сурж байгаа оюутнуудын хувьд дотор байр бол тусдаа байдаг. Дотор байр маань сургуулиасаа 5 минутын зайтай алхаад би хүрчдэг. За жишээ нь миний хувьд хичээл маань 8 цагаас эхэлдэг бол би 7:55 гэхэд бол гараад алхаад очдог. Ерөөсөө замын наад цаана хоёр байдгийн. Маргаашийн маань лайв бол нийт сургуулийн маань за хамгийн сүүлд шинжлэгдсэн. За VIP сургууль гэж хэлж болно. За VIP танхимуудтай, VIP ангиудтай нэг дормиторыг шинэ байрнаас нь дамжуулах болно. Тэрний онцлог давуу тал нь юу гэвэл оюутан бүр өөрийнхөө байрлаж байгаа өрөөндөө хичээлээ үздэг. Багш ерөөсөө тэр оюутны өрөөнд орж ирээд хичээлээ заагаад явдаг. Тэгээ өглөө өдөр оройн бүх хоолой тэндээс өгдөг. За дуусуулна гэсэн чангал хуу. За арай одоо дуугийн чангалцсан. Одоо бол гайг байхаа гэж бодож байна. Тэгээд маргааш бүгдээрээ лайв хийнэ. Маргаашийнхаа лайвыг орой биш миний зүгээс өдөр эрт хийх болно. Яагаад гэвэл нийт сургуулийн маань за оюутан багш нарын бас quiz show гэдэг маргааш бол сургуулийг хамаарсан нэгдсэн том арга хэмжээ зохион байгуулагдах юм. Энэхүү арга хэмжээн дээрээс бас та бүхэндээ лайваар шууд дамжуулна. За олон улсын оюутнууд за тэмцээнд яаж оролцож байгаа. За тэмцээн бол англи хэлний тэмцээн. Тэгээд тэмцээнд яаж оролцож байгаа талаар шууд лайваараа та бүхэндээ маргааш дамжуулах болно. Тэмцээн 16 цагаас эхэлнэ. Миний зүгээс очоод тэн дээрээс нь лайваар газар дээр нь дамжуулъя гэж бодож байгаа. Тэгингээ бас тухайн сургуулийг сонирхож байгаа оюутан залуустаа одоо тэр нэг дормиторыг өрөөг бас танилцуулаад харуулах болно. 16 цаг гэхэд аль болох лайваа эхлүүлэх болно. Тэгэхээр маргааш бүгдээрээ орой биш. За 16-аас 17 цагийн хооронд лайв үзэхнэ гэдэг Mass Academy-ийн Facebook пэйжийг сайн үзээрэй гэж хэлмээр байна. Хоёр хүүхдтэйгээ очих сонирхолтой байна гэсэн байна. Бол хоёр хүүхдтэйгээ та гэр бүлийн хөтөлбөртэй сургуулиуд сонгож явж болно. За нийт сургуулийн хөтөлбөрийг сонгож явж болно. Хүүхдүүд бол сурдаг. Тэгээд яг одоо миний сурж байх хугацаанд 4 хүүхэд сурж байгаа.
За хамгийн бага нь 6 настай, 7 настай. За би яг нэг бүрчлэн насыг нь мэдэхгүй байна. 4 хүүхэд бол яг одоо манай дотор байранд хамт сууж байгаа. Тэгээ 4 эрэгтэй хүүхэд сууж байгаа. Тэр 4 маань нэг өрөөнд байдаг. За kids room гэдэг тусгай хүүхдийн өрөө байгаа. Хүүхдийн өрөөнд бол тухайн сургуулиас бол маш их анхаарал тавьдаг. Яг бол сургуулийн хэмжээнд за бага насны хүүхдүүдтэй бол анхаарлыг бол илүү тавих хэрэгтэй гэж үздэг. Тэр 4 хүүхэд маань бол дөрүүлээ нэг өрөөнд нийт сургууль сурдаг. Сурагчдын хувьд бол хамгийн бага нь 6 настай хүүхэд байхад хамгийн дээдлийн нас нь 85 настай хүн сурдаг. Гэхдээ энд бол хэдэн настай ч байсан ерөөсөө үеийн юм шиг хэвчээ хоорондоо оюутнууд нь. Яг л энд оюутнууд л энэ хоорондоо чөлөөтэй хэвчээ. Яг одоо Сибудэр бол ерөнхийдөө хүүхдүүд сурахтаа бол зуны хөтөлбөрийг илүү сонгож суудаг юм аа. Зуны хөтөлбөр нь ямар вэ гэвэл хүүхдүүд нэгдсэн журмаар манай масктемаар дамжуулагдаад тухайн сургуультай аль биесээр нэгдсэн журмаар хүүхдийн хөтөлбөрт хамрагдаад явж болно. За хүүхдийн хөтөлбөр мантан удахгүй дуусах гэж байгаа шүү. Магадгүй үзэж байгаа бол хүүхдүүдэд явуулах сонирхолтой бол амжиж бүртгүүлээрэй гэж хэлмээрээ. Масктемийн төв байран дээр за масктемийн холбоор хуцнууд руу та бүхэн холбогдоод хүүхдийн хөтөлбөрөөс сонирхож олно. Хүүхдийн хөтөлбөргүйгээр зүгээр хүүхэд сурахад бол бас сурж болдог. Нийт сургуулийн хувьд одоо 4 хүүхэд сурж байгаа. Ямар уур амьсгалтай вэ гэсэн байна уйлрал нь. 2 уйлралтай халуун хуурай уйлрал, чигтэй уйлрал гэсэн 2 уйлралтай. За тэгээд уур амьсгалын хувьд ерөнхийдөө чиглэг дээрээс нь нэлээд халуун хүчин халуун байдаг. Цаг агарын хувьд 25-аас 33 хэмээн дулаантай байгаа. За шөндөө бол маш гоё. Шөндөө манайхаар бол нэг 21 градустай. Гэхдээ наргуу болохоор шөнө бол гоё байдаг. Дээрээс нь гадаа маш их халуун болохоор офсууд бол air conditioning маш сайн шийдэж өгсөн байдаг. Магадгүй энэ сурахаар ирж байгаа оюутнуудаа зөвлөхөд халуун орнолоо ирж байгаа гэдэг нэмхэн битгий яваарай. Бас офис хичээлийн танхимууд, офисын танхимууд, ресторанууд, үйлчилгээний бүх төвүүд кондишныг аягүй сайн шийдчихсэн байдаг учраас нэлээд сэрүүхэн шүү гэж хэлмээр байна. Цамц байх хэрэгтэй. Цамцаа өмсөхгүй болоо хичээлийн танхим бол нэлээд сэрүүхэн. Тэгээд гадаа бол тулах юм байна. Оюутнууд хөвчлэн гадуураа цамцтай тэгээд офс орж ирэхээр цамцаа өмсчихтэй гадуур тайлаа явчихдаг. За магадгүй яг одоо та бүхэн маань өөр бас хэрэгтэй сонирхолтой мэдээлэл асууж байна. Тэгээд ойр зүрийн хэрэглээний мэдээллүүдээ бас авах боломжтой шүү гэж хэлмээр байна. За миний багш нар маань бас манай лайвыг үздэг. Миний лайвыг үздэг. Нийт сургуулийн маань багш нар миний лайв үздэг. Миний англи нэрийг Линда гэдэг. Линда чиний лайвыг үзсэн хүмүүс маш их комент бичиж байлээ. Тэр хүмүүс манай сургуулийг маш сайн тайлбарлаж өгөөрэй. Дээрээс нь Сибуд суралцах нь ямар маш том давуу талтай гэдгийг бас Монгол оюутнуудад Монгол хүмүүс маш сайн тайлбарлаж өгөөрэй гэж надад амжилан загсан. Магадгүй тэд нар маань гэсэн багш нар маань сургуулийнхан маань гэсэн дараагийнхан маань лайв оролцох бах. Тэгээд магадгүй та бүхэн сонирхож байвал би бас шууд холбоод лайв дээр өрөөж болох юм аа. За ярианы маань багш, унших хичээлийн маань багш бүр манай лайв дээр оролцох нэлээд их сонирхолтой байгаа. Өдөр болгоо лайв болгоныг алгасахгүй үздэг. Тэгээд та бүхэн анзаарсан баха. Масактайм Facebook пэйж маань Филиппиний хамтран ажиллах сургуулиудынхаа маш олон төвшүүд манай Facebook пэйж дээр байнга үздэг, комент бичдэг. Ямар уур амьсгалтай вэ? За өнөөдрийнхөө танхимыг ганцаар ч гэсэн хичээлийн танхимаас хийж байгаа. Өнөөдөр манай нийтийн танхимд маань ивент арга хэмжээ болж байгаа. Энэ газар ивент арга хэмжээ зохиоход бол нээлттэй байдаг. Тэгээд оюутнууд хичээлээ хийж болно. 24 цагийн хэдий зчирээд хичээлээ хийж болдог. Миний зүгээс болохоор орой ажиллаа тараа лайв хийчих.
ерөнхийдөө хичээлийн эндээдлгүй хийдэг. Өрөөндөө бол нэг хийдэггүй. Хөвчлэн танхимдаа ирээд хичээлээ хийдэг. За. Сон. За өнөөдрийн маань лайв дээр харьцангуй үзэж багтаа юм шиг байна. Монгол маань ямар нэгэн өнөө дарах хэмжээ болж байгаа гэдэг. Опа. Үний мэдээллээ нэлээд асууж байна. Тэгээд дээрээс нь магадгүй ийшээ ихээр яг төлөвлөж байгаа оюутнуудтай хэлэхэд бас нааша гарахаасаа өмнө надтай аягүй сайн холбогдоод ойр зэрхэн хэрэгтэй мэдээлэл асуугаарай гэж хэлмээр байна. Ямар такси ярих вэ? Ямар такси аппликейшн байна? Цагаан агаар хэд байна? Мөнгөний ханш хэд байна? За тэгээд дээрээс нь бүсгүйчүүдтэй хэлэхэд бас та бүхний хамгийн сайн сонирхдаг зогс чинь манипур зэрэг бол энд бол маш сайн хөгжсөн байх шүү. Тэгэхээр газруудынхаа мэдээлэл магадгүй сонирхчийн надтай холбогдож болно. Филиппиний гоё далай хараа ягсан байна. Далай явсан газрынхаа зургуудыг бол миний зүгээс өөрийнхөө хувийн Instagram хуудсанда хувийн Facebook аккаунтанда стори дээр хийгээд байгаа магадгүй таалагдж байгаа бол бас лайк дараад миний пэйж дээр фоллоу дагаарай гэж хэлмээрээ. Тэгээд амралтын өдөр бол айл болох би бас та бүхэндээ лайв болон гоё зураг явуулах болно. Хамгийн гол нь тэр бүх газруудаар та аливаар нь явахад мэдээж энэ жил оюутнууд маань өөрсдөө сонгоно. Филиппин дээр даваагаас баасан гадтай хичээлээ үзээд бусад үед бол оюутан чөлөө цагаа яаж өнгөрөх нь тэр оюутнуудыг сонирхол чөлөө цагаа яаж өнгөрөх боломжтой байгаа худалдааны төвүүд, кино театр, далайн эрэг, бич. Далайн эрэг болгоно бас онцлог. Зарим далайн эрэг нь болохоор та халимтай хамт сэлэх, халимтай хамт бүжиглэх боломжтой. Зарим далайн эрэг нь ховор, урган бол ховор ангаар юм байдаг. Зарим нь болохоор далайн гүн рүү шомгож, далайн гүн зураг авах боломжтой байдаг зэрэг. Зарим нь гоё фэнэс бас экстрим хийгээд фэнэс бас усрээд шомбол мөндөх маш олон гоё цагаан өнгөрөөж болох газрууд бол байдаг. Тэгээд оюутнуудаараа энд сурж байгаа оюутнуудаараа хамтдаа ивент зохиогоод activity хийгээд явах боломжтой байдаг. Далайн эргийн сургууль маш гоё. Далайн эргийн сургуулиудын нэг онцлог даваа тал нь гэвэл тухайн далайн эрэг дээр хичээлээ үзээд дээрээс нь дотор байрнуудаа байрлаад тэгээд хэрвээ хүсвэл бас далайн эргийн сургуулийг болохоор амтны өдрүүдэд та далайн руу аялахад бол боломжтой байдаг юм аа. За. Сургуулийн орчин нөхцөл хэрвээ гэсэн байна. За сургуулийн хичээлийн орчин бол маш сайн. Дээрээс нь оюутан болгонд хичээлээ ганцаарч заадаг. Сургуулийн орчин нөхцөл. За тэгээд оюутнуудад бол бүх юм бол чөлөөтэй. Гэхдээ хичээлийн цагаар та бүхэн бас нэгэн тэнд сурахаар байж байгаа юм чинь бас хичээлийн цагаа маш үр дүнтэй ашиглах нь чухал. Зарим оюутнууд маань цаараа болдоо бас тэгээд цагаа үр дүнтэй бус өнгөрөөгөл байдаг. Зарим оюутнууд яг хичээлдээ анхаардаг. Тэгэхээр мэдээс сурахаар байж байгаа хүмүүсийн бас өөрийнх нь онцлог баг. Нэгэн тэнд мөнгөө төлөөд ирж байгаа юм чинь хичээлийнхаа тэр хэдхэн минутын цагийг бол маш үр дүнтэй өнгөрөх юм зэрэг. Яг бол мэдээж тэр хичээл үзэж байгаа нэг цаг гэдэг бол маш танаас гарч байгаа, таны гэр бүлээс гарч байгаа, таны эцэгхээс гарч байгаа төлбөр учраас аль болох энд сурахаар явж байгаа бол хичээлийнхаа 50 минутыг маш үр дүнтэй өнгөрөөрэй гэж би бас зөвлөмөр байна. Би хичээлийнхаа 50 минутаар бол ерөөсөө цаан авахгүй салхичдаг. Яг би өөр юу ч анхаарахгүйгээр хичээлдээ анхаарах нь миний хувьд маш чухал байлаа. За маргааш тэгээд нөгөө New Dormitory гэдэг VIP сургуулиас лайв хийгээд болсон. Маргааш тухайн сургуулийн маань байран дээр бас оюутнуудын олон улсын оюутнуудын quiz show гэдэг тэмцээн болно. Тэр тэмцээн дээр ер нь бол өсвөлийн тэмцээн, англиар өсвөлийн өгүүлбэрийн тэмцээн байдаг. Тэгэхээр тэр тэмцээнээс би бас лайв хий гэсэн сонирхолтой байгаа. Магадгүй та сонирхол үзээрэй. Дээрээс нэгэн тэнд ирж байгаа юм чинь
нэг дормитори дээр байрлаж байгаа оюутнуудын өрөөг үзүүлэн хичээлийн танхим гэж байдаггүй. Яг бол оюутан болгон өөрийн гэсэн ганц өрөөтэй хоёр огтой өрөө байдаг. Гэхдээ өөр өөрсдийн гэсэн багшаараа хичээлээ заалгаад өөр өөрсөн гэсэн хичээнд байдаг. Багш нь өрөөнд нь орж ирж хичээл заах. Одоо ч ингээд сургуулийн хөгжлөлт байгаа юу гэсэн байна. Сургуулийн хөгжлөлтүүдийг ер нь бол та бүхэн яг сургууль цаанаас нь заалбал мэдээж манай маскын бас заална. Яг бол манай маскын бол ямар нэгэн зуучлагч биш албан ёсны төлөөлөгч учраас манай төв дээр ирээд хөнгөлөж завсан сургууль байна уу? Эсвэл сургуулиудын хөнгөлөлт хязгаарнаас байдаг гэдгийг асуугаад явах боломжтой шүү. 6-аас 9 сар бол оюутнуудын маш их ачаалалтай сар. Тэгэхээр та бүхэнд миний зүгээс хэлэхэд бас захиалгах гэж байгаа бол аль болох сарын өмнө төлөвлөө сарын өмнө захиалгаагаар ороо батлах хажуудаараа гэж хэлмээр байна. Энд оюутнуудын ачаалал бол маш их байдаг юм байна. 7 хоног болгон шинэ хэсэг байдаг учраас оюутнууд маш их магадгүй би бас бодож байна. Монгол оюутнууд маань ор байхгүй, ор хүрэлцэхгүй байна гэхээ та бүхэн аль болох нэгэн сургаас сонирхож байгаа бол маш хурдан төлөвлөгөө баталгаажуулаад маш хурдан захиалга баталгаажуулаарай гэж хэлмээр байна. Гадаад оюутнууд нь ихэвчлэн хаанаас суралцдаг вэ? Монгол оюутнууд хэд хүлээж авдаг вэ? Өөр амьсгалын. Сургуулиуд олон улсын Филиппиний англи хэлний сургуулиудын хувьд олон улсын сургуулиуд англи хэл бүхэл орны оюутнууд ирдэг учраас оюутнуудын хувьд бүхэл орны оюутнууд хоорондоо их найрсаар ханддаг. Дээрээс нь тэд өглөө болгон оюутан болгонд сургуулиас өглөө болгон таарсан оюутан болгонтойгоо мэдчлээрээ, таарсан багш болгонтойгоо мэдчлээрээ гэдэг учраас оюутнууд их найрсаар. За масктемийн маань нэг том давуу тал бол мэдээж англи хэл сурах сонирхолтой хэрнээ мөнгөний бололцоо нь бас яг шууд бүрдэх боломжгүй хүмүүс байгаа хичнээн хүссэн ч боломж нь байхгүй байгаа хүмүүс бид нар бас нөхцөл боломжийг нь бол гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас магадгүй мөнгө санхүүгийн асуудалтай гэхдээ англи хэл Филиппин улсад сурах сонирхолтой байгаа бол манай масктемийн төв дээр ирээд бид нартай холбогдоорой гэж хэлмээр байна. Манай Монгол дахь төлөөлөгчийн газар маань Гарант Плазагийн 9 давхар 901 тоотод байгаа. Тэгэхээр яг шууд зээл гэдээ бас хэлчихнээс арай хаашаа жингээ. Тэгэхээр та бүхэн манай төв дээр очиод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Надаас бас аль болох энэ Филиппинд байгаа Филиппин суралцахад ямар байна? Филиппиний өөр амьсгал ямар байна? Хичээл нь яаж явж байна? Би юу бэлтэх үү? Гэх тийм яг энэ дээрээ юу мэдхийг хүсэж байна? Энэ дээрээ ямар нөхцөл намайг утгах вэ гэдэг тэр бүх мэдээлэл надаас аваарай. Харин ирэхээр төлөвлөж байгаа бол тэр төлбөр тооцоо, сургуулиудын үнийн мэдээлэл, сургуулиудын ерөнхий мэдээлэл зэргийг манай төв офс дээрээс ирээд авч болно. Масктемийнхаа албан ёсны веб хуудас руу орж болно. Масктем цэгийн гэсэн манай албан ёсны веб хуудсыг та бүхэн үзэх боломжтой шүү. За манай нэг маш том давуу тал бол төлбөрийн за өнөөдөр шууд бэлэн мөнгө гаргах боломжгүй ч гэсэн сурах маш их өндөр хүсэлтэй хүмүүстээс зориулсан үйлчилгээ байгаа. Тэрийг маань бас сонирхоорой. Масктем цэгийн веб хуудас руугаа ороод бас нөгөө бүртгүүлэх гэдэг зэсийг дараад яваарай гэж хэлмээр байна. Надтай холбогдолтой та бүхэн маань за энд ямар байна, сургалт ямар явах вэ, хичээлийн танхим, ойр зургийнхаа хэрэг энд ирээд юу л танд учирч болох вэ? Тэр бүх мэдээллийг миний Skype хаягаар асуугаарай. Хэдэн сургууль байгаа вэ? Сонсоод их онтой юм байна гэсэн юм. 30 гаруй сургуулиуд байгаа. Гэхдээ бидний зүгээс бол за 30-аар хязгаарлахгүй. Хэрэг монголчуудын хүсэж байгаа бүхэл программыг оруулсан монголчуудын хүссэн бүхэл хөтөлбөртэй сургуулиудтай масктай контракт ажиллах болно. Доктор байрны нэг өрөөнд хэдүүлээ байрладаг бай. Доктор байрны талаар. За ерөнхийдөө англи хэлний сургуулиудын хувьд за нэг single өрөөг бол хүмүүс маш их сонирхдаг. Single өрөө, double өрөө, 3 октоор ихэвчлэн 1 октоо, 2 октоо, 3 октоо өрөө маш их байдаг.
хамгийн ховор ортой байдаг өрөөний 4 ортой 6 ортой 4 ортой өрөөтэй сургуулиуд бол маш цөөхөн 6 ортой өрөө бол өрөөтэй сургууль бас нэлээд цөөхөн байдаг. Хоолн дандаа 7 гаралтай биш. За ерөнхийдөө бол хоолны хөдөлгөөнөө бидний иддэг. За дахиамах, гахаамах, за зайдас, за дээрээс нь бидний иддэг төмөс, ногоо гэх янз бүрийн будаа гэх хоолнууд байдаг. Гоё юм. 70 гаралтай хоол ер нь бол өдөр болго идэхгүй. 70 гаралтай гэхээр яг нөгөө нэг байцаа зэрэг нэг нарийн ногоонуудыг өгдөг. Түүнээс шууд загас шууд наймаад шууд нэг сам хорхоо энтгийг бол байн өдөр болго өгдөггүй маа. Ихэвчлэн нөгөө олон улсын оюутнуудад зориулсан учраас өндөг, дахианы мах, гахааны мах, үхрийн мах зэрэг хоолуудаар үхрийн мах зэрэг хоол иддэг. Түүнээс ерөөсөө 70 гаралтай хоол иддэг загсны махаар гомдлууд идэг. Эсвэл нөгөө наймаад өгдөг. Ямар нэгэн сам хорхоо байх өгдөг юм шүү. Тийм бол байхгүй. Зүүтэйгээ хамт явах боломжтой юу? Хэдэн сараар сурч болох юм. За сургуулиудын хувьд хамгийн бага нь 7 хоногийн хугацаатай оюутныхаа эсэлтийг авдаг 7 хоног болгон. Хамгийн нийтлэн тэгээд 1 жил хүртэлх хугацаагаар сурч болно. 1 жилийн хугацаа гэдэг бол нэлийн хай төвшний хамгийн урт хугацаа гэж боддог. Ерөнхийдөө бол 6 сар сурахад бол англи хэлийг маш сайн эзэмшдэг. 6 сар бол эдгээр сургуулиудын хувьд very long маш урт хугацаа гэж үздэг. Ерөнхийдөө залуучууд манайд 1 сар, 2 сар, 3 сарын дотор бол англи хэлийг чөлөөтэй ойлгоцоо, чөлөөтэй ярих боломжтой гэж үздэг. Тэгээд 3 сарын дотор англи хэлний хэрэглээний яриаг бол бүрэн ярьж чадна. 6 сарын дотор гэхэд бол англи хэлний маш гүнзгий ярианд харилцаанд орох боломжтой. Одоо юу л хийж байгаа нь хараад өрөөл магтаа сайшаад бүхий л яриаг 6 сарын дотор баг бүрэн ярилцах боломжтой болно гэсэн. Найзуудаараа аялангаа 14 хоног явах гэсэн очоод ангин өөр мөртөө оюутны байранда хамт байж байгаа. За найзуудаараа аялангаа 14 хоног явах гэсэн маань. Тэгэхээр би бас таныхаа зөвлөхөд мэдээд энд ирээд оюутнууд маань өөр өөрийн өрөөнд ордог. Хэрвээ хүсвэл хамтдаа өрөөнд орж болно. Гэхдээ нэг улсын орны оюутнуудыг хамт байлгахгүй сургууль болгон болдог. Тэгээд бүр үнэхээр хүсээд хамтдаа байна гэвэл хамтдаа байх боломжтой. Дээрээс нь яг хамтдаа байх тийм хугацаанд хамтдаа байх өрөө суларсан байх юм бол та боломжтой. Нэг зүйлийг бас хэлье. Оюутнуудын маань тэгээд дотор байрандаа бол уусаа хамтдаа байна. Тэгээ өрөөг бол яг тухайн өрөө маань өрөөний хоолцоос тоо хамтдаа байх гэсэн таах юм. За 6-7 хоног сурж байгаа оюутны хувьд зарим үед эхний 2-7 хоногоо 3 ортой өрөөнд ороод 3 ортой өрөөнд тэнгүүдээ дараагийн 2-7 хоногоо 2 ортой өрөө, дараагийн 2-7 хоногоо 1 ортой өрөө гэж тэгж авах магадлал бол байдаг. Яг л тэр оюутан сурж байгаа бүх хугацаагаа нэг тодорхой нэг өрөөнд ингээд байнга байх боломжгүй. Яг л 7 хоног болгон оюутнуудын эзэлт өгдөг учраас хэрвээ та бас 6 сар сургуулиуд нэг 3 ортой өрөө, 2 ортой өрөөнд орох боломж нь гаргал орно. Хэрвээ тийх боломжгүй байвал бас сургуулиас таны өрөөний сонголтуудыг явуулдаг. За ингээд та манай 6 сар сурах гэж байгаа манай 6 сарынхаа уучлаарай. Манайд ингээд 6 сар сургуулиуд нь 4 ортой өрөөнд орох боломж байхгүй байна. Хэрвээ та хүсвэл эхний 2-7 хоног нь 2 ортой өрөөнд байна. Дараагийн 2-7 хоног нь 1 ортой өрөөнд байна. Тэгжээтэл чинь та 4 сар сурж идэл чинь 4 дахь сараас ч эхлээд манай 4 ортой өрөө гарах боломж байна. Та энийг зөвшөөрч байна. Хэрвээ боломжтой байвал та захиалга авч болно гэж сургууль бас оюутнуудаа өрөөний санал тавьдаг юм аа. Тэгэнгүүт манай монголчуудын бидний нэг дутагдaltaа
Би өнөөдөр шийдвэр гаргалаа. 7 хоногийн дараа би 6 хотоо магадгүй 4 хотоо өрөөнд орчихно гэж тооцоолдог бол энэ бол хэлэхгүй. Сургууль өөрөө авиатлын санаасаа орныхоо бүх хүрэлцээ боломжийг хардаг. Уучлаарай. Өрөөнийхөө хүрэлцээ боломжийг хараад тухайн оюутнаа хуурладаг. Тийм даваа талтай шүү. Оюутны байрны хувьд маш гоё. Оюутнууд ч үлээ цаг ангирах боломжтой. Манай хараад хүрээ багтнууд бол байдаг. Дээрээс тэнд оюутан болгон чөлөөтэй өөр өөрсдийнхөө хэлээрээ явж болно. Дээрээс нь хоолны цагаар бол бүх оюут хоолны цаг бол манай сургуулийн хоолны цаг бол оройны хоол 7:30-аас 9:00 хоорондоо ресторан маань нээлттэй байдаг. Тэр үед бол би тэр ороод хоол ажиллагаа. Миний хувьд бол Монгол занхаараа ганцаараа идэж чаддгүй. Ганцаараа идэж чаддгүй болохоор манай өрөөний маань 2 охин, хятад оюутан, япон оюутан 2 маань заавалч манай хүлээдэг. Дээрээс нь манай миний өрөөд 5 дахь байт юм 3 дахь байрладаг япон оюутан маань бас тэр дөрөв маань намайг ерөөсөө ажиллаад харан тавтал хүлээж авах хамттай байна. Би ганцаараа авч чаддаггүй. Тэгээд хаашаа явна. Одоос намайг хүлээж авах. Далаад сургууль байгаа Юкуко English сургуулийн Сэлмонт дахь салбарыг бас сонгоорой. Мас академицгийн минь манай веб хуудас руу ороорой. Манай дээр Далаа эргийн сургууль болон төвийн сургууль, Батбол ахлуугийн сургууль, Сэбугийн сургууль, Мактаны сургууль гэдэг нэлээд олон сургуулиуд байгаа. Тэндээс өөрөө сонголтоо хийж болно шүү. За танд юу хэрэгтэй? Би сурдаг биений сургуулийн оюутан. Нэлс скул сургуулийн оюутан. Маргааш манай сургуулийн олон улсын оюутнуудын тэмцээн болно. Шоу биз гэж тэмцээн болно. Уучлаарай. Квиз шоу гэж тэмцээн болно. За эндээс би лайв юм. Маргаашийн маань лайвыг бас үзээрэй. За шууд сургуулийн шинэ байран дээрээс болно. Тэгингээ бас магадгүй өрөө сонирхож байгаа оюутнуудад лайвын маань үзээрэй. Би өрөө рүүгээ шууд камера бариад бариад орно. Багш нар болон оюутнууд нээлттэй болдог тэмцээн шагналын сан нэлээд өндөр. Миний зүгээс бол оролцоогүй. Яг л би нэгэн тэнд болж байгаа тэмцээнийг ашиглаад лайваа хийчихвэл илүү дээр юм болов уу гэж тэмцээнд ороод байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань лайвтай хамтдасан та бүхэндээ баярлалаа. Хамгийн гол нь манайхан Skype руу маань холбогдорой. Skype-аараа би та бүхэнд хэрэгтэй бүх мэдээллийг өгч явна. Үний мэдээлэл цаг агаар замангуу Монголоос яаж залгах вэ? Монгол руу яаж дуудлах вэ? Энд ирээд сурж байгаа оюутнууд маань ямар дугаар авах вэ? Ямар үүрэг телефоны SIM сонгол зүгээрээ зэрэг маш олон төрлийн мэдээлэл над руу асууж болно. Хугацааг өөрсдөө сонгох гэсэн маань хугацааг өөрсдөө сонгоно. Сургалтынхаа хугацааг оюутан болгон өөрөө сонгодог. 7 хоногоо 1 7 хоног, 2 7 хоног, 3 7 хоног. За тэгээд 1 сар, 2 сар, 3 сар гэж сонгож явж болно. За энэ төвдөр бас өнөөдөр оюутнуудын арга хэмжээ болж байгаа. Миний зүгээс нийтийн танхимаасаа биш. Тусгай өрөөнөөсөө гааны хийсэн байгаа. Тэгэхээр арай чимээ гайгүй байгаа гэж бодож байна. За тэгээд Сэбугийн нэг маш гоё том даваа тал нь манай Монголтай адилхан такси аппликейшнаар бас өөрчлөлж авдаг. Дээрээс нь таксинууд нь ихэвчлэн би өнөөдөр пэйждээ өөрийнхөө Facebook аккаунт болсон 2 төрлийн такси байдаг. Ерөнхийдөө бол дийлхэн цагаан өнгийн такси. Ерөөсөө хотууд дотроо устдаа уучдаг таксинууд нь цагаан өнтэй. За эхний километр нь 40 песогоос эхлээд 2 дахь километрээс эхлээд 13 песогоор тооцогдож эхэлдэг. 40 песо гэдэг бол манай мөнгөөр бол ерөнхийдөө 2700 төгрөг байгаа. Эхний километр нь тэгж эхлэнгүүтээ 2 дахь километрээс эхлээд 700 төгрөгөөр тооцогдож эхэлдэг юм байлаа. Тэгээд гараа оргоод тоолууртай тоолуур дээр нь замаа хараад жолооч нарт бол хаан хөрхийг хэлээд бол жолооч нар маань өөрсдөө такси трак зам заагчтай ерөөсө төөний асуудалгүй, түнжрээр асуудалгүй. Тэрүүгээрээ таны байгаа газар
хүргээд өчтдөг. Онцлог талтай. За тэгээд нийтийн тээвэр нь хоол дандаа далайн гаралтай биш ээ. Ерөнхийдөө бол далайтай ойрхон гэдэг утгаараа далайн гаралтай хоол маш их байдаг. Гэхдээ энд суралцж байгаа оюутнуудын хувьд дээрээс нь сургуулиудын хувьд бол оюутан болгондоо далайн гаралтай хоол өгдөг юм биш ээ. Жишээ нь сургуулийн оюутны хоолны төсөнд бол ингээд маш олон хоолнууд байдаг. Яг л манайхтай адилхан. За магадгүй манай түргэн хоолны газар чинь хоолоо сонгодог тийм ээ. Идэх махаа сонгодог. Гулаш авах, төвтэй авах, котлет авах хоолоо сонгодогтой адилхан. Энэ бас яг адилхан. Үхрийн мах идэхгүй, үхрийн мах идэхгүй, гахаа мах идэхгүй, дахианы мах идэхгүй. Дээрээс нь загас идэх юм уу? Гэт бүх сонголттой байдаг. Тэр оюутан ямар махтай хоол сонгож идэх нь түүний сонирхол. Түүнээс биш оюутан болгонд бүр автоматар 8 өгөөд, автоматар загас өгөөд, автоматар сам хоо өгөөд идэв юм шээ. Хоолоо бол өөрсдөө сонгож иддэг юм. За өнөөдрийн малгайтай хамт байсандаа баярлалаа. За өрөөний маань октод бас намайг хамт хоолоо идэхэд хүлээж байгаа ба. За тэгэхээр лайвын маань хамт ирсэн баярлалаа. Skype хаяг маань холбогдоорой. Дараагийн маань лайв маргааш явна. Маргааш 16 цагаас эхлүүлэхийг бодноо. Нийт сургуулийн нэг дормторой буюу шинэ хотгоноос та бүхэндээ дамжуулах болно. За маргааш уулзлаа түр баяртай.